санал солилцлоо. За өнөөдөр бид нэр төлөвлөсөн ажлууд дотор үндсэн хуулийн зэцгийн тухай, хуулийн төсөл, үндсэн хуулийн зэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг одоо ярилцахаар төлөвлөсөн байсан. Тэгээ бид нэр Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх өнөр баяр зөвлөхийг урьсан боловч өнөр баяр зөвлөх ажил давхардлаа гэд ирж амжсангүй. Тэгээ энэ одоо хуулийн төслүүдийг хэлцэх асуудлаа хойшлуулж байна. Зүгээр энэ ташранд хэлэхэд бол төсөл санаачлагчид өөрсдийнхөө төсвийг тайлбарлах, улмаар одоо батлуулж Монгол Улсын хууль болох тал дээр нь өөрсдөө их санаачлагтай ажиллагаа их зүгээр юм байгаа. Өргөн барьчаад одоо орчих орчин их төвхтэй. Бид нар бол дэмжиж, энэ бол бас зөв хууль байна. Тэгвэл дотор нь нэмж тайлбарламаар, тодруулмаар, ярилцмаар ийм зүйлүүд байна гэж яхад бас урьж яхад, дуудаж яхад ирэхгүй байгаа нь жаахан зохимжгүй байсан. За, эрүүгийн байцаан шийдэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бол холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын их хурлын гишүүн Норвей Алтан хоёрыг өргөн барьсан байна. За, Алтан хоёрын гишүүний одоо өргөн барьсан хууль нь бол хуучин Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг авилгалтай тэмцэх газар руу одоо шилжүүлсэн нь бол энэ бодлогын алдаа байсан байна гэж гол нь одоо үзсэн юм байна. Ингээд авилгалтай тэмцэх газар дээр байгаа албан тушаалын гэмтэргийг одоо шалгах үйл ажиллагааг явуулж байгаа энэ бүтц одоо энэ чигүүрг бол буруу болжээ. Энийг бол буцаагаад Улсын ерөнхий прокурорын дэргэд сэргээн байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. За бид нар бол энэ дээр нэлээд нухацтай сайн ярилцлаа. Манай бүлэгт нэлээд олон хуульч гишүүд байдгийг та бүхэн мэднэ. Тэгээ ярилцж байгаад бол энэ гишүүний өргөн барьсан энэ хуулийн төсөл бол үнэхээр бас өнөөдрийн амьдралаас урган гарсан ийм зүйл байна. Алтан хоёрын гишүүний өргөн барьсан төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Авилгалтай тэмцэх газар бол хэл ахуйтай холбоотой асуудлаараа, соён гэгэрүүлэх асуудлаараа, албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийг одоо үнэн зөв бүрдүүлж байхад энэ чигүүргээ эргэжүүлээд байх бүрэн бололцоотой албан тушаалтай холбоотой асуудлуудыг нэмж аваад одоо чигүүргийг тийш нь авсан нь бол бас зарим талаараа прокурорын байгууллага, цагдаагийн байгууллагуудын чигүүртэй давхацсан тэднийг одоо юу гэдгийг зарим талаараа бол ашиг сонирхлын зөрчилд оруулах байдал руу ч гэсэн түлхсэн ийм юмнууд байгаа учраас бол мөрдөн байцаах албанд прокурорын дэргэд байснараа зүйтэй байна. Тэгээд албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар шүү дээ гэж үзлээ. За бид нар урт хугацааны хөгжлийн бодлогын баримтчгийн төслийг одоо боловсруулж байгаа үйл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Энэ мэдээллийг бүлгийнхаа гишүүдэд ажлын хэсгийн ахлагчийн хувьд би өгсөн байгаа. Монгол Улсын урт хугацааны 25 жилийн алсын хараатай хөгжлийн бодлогыг боловсруулж за эхний одоо баримтчгийн төслүүдийг бол ажлын хэсэг гаргасан байгаа. Тэгээ энэ хэсгийгээ бол 1-р үе шат дуслаа гэж бид нар үзэж байгаа. Ингээд Улсын их хурлын даргын захирамжаар 2 дахь үе шатны ажил нь эхэлж байна. Энэ 6 сарын сүүлд 7 сарын их хүртлээр бол ажлын дэд хэсэг бол яг Улсын их хурлд өргөн барихад бэлтгэсэн тэр форматаар 2 дахь шатны ажлыг хийж гүйцээх ёстой. Ингээд намар 8 сарын дундаас 9 сарын эхний хоногуд бол Улсын их хурлын гишүүд дээрэс нь сангийн яам, төлөвлөгөөний комисс, эдийн засгийн байгууллагууд одоо ажил хариуцж байсан, ажиллаж байсан улсуудыг оролцуулсан, за эрдэмтэд судлаачид тэдгээрийг бас татаа оролцуулсан ийм хэлэлцүүлэг хийгээд тэгээ намрын чуулганаар ийм урт хугацааны хөгжлийн бодлогын баримтчгийн батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. За энэ урт хугацааны хөгжлийн бодлого гаргах үйл явц дээр бол бас нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийнхэн нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, зарим төрөлдсөн байгууллага, жишээлбэл хүүхдийн сан гэх зэрэг байгууллагууд бол бидэртээ бас их үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ талаараа бас бүлгийнхаа гишүүд мэдээлэл хийлээ. За бид нар сонгуулийн хууль, үндсэн хуулийн нэмэлт гэсэн энэ хүрээнд бас бүлгээрээ нэлээд санал солилцсон. Манай бүлгийн одоо гаргаж байгаа үндсэн хуулийн нэмэлттэй холбоотой санал бол энэ удаагийн Улсын их хурлын бүрэлдэхүүн бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар одоо ажлын хэсэг дээр явж байгаа тэр төслийг бол хэлэлцэх нь зүйтэй. Харин яг батлахын тухайд бол одоо референдум бүх нийтийн одоо санал асуулга явуулаад батлах нь бол илүү одоо удаан хугацаанд доктортой сайн мөрдөж чадах. Өөрөөр хэлбэл дахиад нэг 25 жил бол эргэж харалгүйгээр явах
тийм одоо үндсэн хуулиа баталж чаднаа. Ийм учраас бол ард түмнэр хилцүүлэх асуудлыг бол бас ярилцах ёстой шүү гэж ингэж хандж байгаа. Угаасаа манай бүлгийн байр суурь бол тэгж гарч ирсэн. Гэхдээ энэ бүрэлдэхүүн бол одоо намрын чуулганыхаа явцад бол ямар хэмжээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж чадах юм бэ гэдгээр одоогийн ажлын хэсэг дээр боловсруулж гаргаж ирсэн энэ одоо санал санаачлагын хүрээнд бол нэмэлтийн асуудлыг ярих нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа. За сонгуулийн хуультай холбоотой асуудлуудаар бид нар бол хойчин хэд хэдэн удаа та бүхэнд өөрсдийнхөө бүлгийн байр суурийг хэлж ирсэн. Манай бүлгийнхэн бол улсын их хурлын сонгуульд одоо нэр дэвшигчдийг 76 нэр дэвшигчийг нэг л одоо саналын хуудсан дээр бичээд улсаан үндэсний хэмжээний нэг тойрог болгоод сонгогч нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлах замаар сонгуул явуулъя гэж ингэж үзэж байсан. Гэхдээ бидний гаргасан энэ хувилбар ажлын хэсэг дээр бол олонхын дэмжлэг авалгүй 2-7 хоногийн өмнө онсон юм байгаа юм. Тэгэхээр бидний хоёр дахь одоо санаачлага юу гэж хэлж байгаа вэ гэвэл тэгвэл одоо улсын их хурлынхаа 76 гишүүнийг 38-ын одоо мажоритар тойргоор 38-ын одоо намын жагсаалтаар гаргаж ирж болох юм. Гэхдээ намын жагсаалтанд бичигдсэн нэр дэвшигчдийг бас ард түмэн заавал өөрсдөө дугуйлдаг байхаар зохион байгуулах нь зүйтэй гэж ингэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо намын хаалттай жагсаалтаар намын одоо удирдлагын хүрээнд, эвслийн удирдлагын хүрээнд хүмүүсээ нэр дэвшүүлээд сонгуулийн ерөнхий ороонд хүргүүлснээр одоо өндөрлөдөг одоогийн ийм зохицуулалтаар биш, заавал олон түмэн рүү нэр дэвшигч өөрөө очиж одоо өөрийнхөө дэмжлэгийг авч чаддаг ийм хувилбар дээр л зогсох ёстой шүү. За дотроо бол тоон 38 метр байх бол харьцангуй хоёр дахь. Гэхдээ бидний гаргаж байгаа санал бол 38 гэсэн ийм хувилбарыг төвшүүлж байгаа. За бусад процессинг гэж яригддаг хуулийн дээр бол аль болохоор сонгуул зардал багатай байх, аль болохоор нэр дэвшигчид болон нэр дэвшүүлсэн нам эвслүүдийн хооронд одоо сонгуулийн кампани зохион байгуулах тэгш нөхцөлийг хангах тал дээр бол хуулийн сайн зохицуултууд хэрэгтэй гэж үзэж байгаа. Жишээлх юм бол хуучин бол одоо телевизүүдээр төлбөртэй нэвтрүүлэг гэж бичиж байгаа л тэгэл нэг эсвэл гутааж доромжлох эсвэл хэтэрхий дүүлгэн магтах хоёрын аль нэг л болдог шүү дээ. Ялангуяа эцдийн телевиз ихтэй байгаа үед бол энэ бол үнэндээ хэлэхэд зохимжгүй байдалтай байгаа. За энэ тал дээр бол бид нар жишээлх юм бол төлбөртэй одоо нэвтрүүлэг явуулаад аль нэгэн давуу байдал авдаг бол буруу. Бүгдээрэнд нь яг жигд заасан тэр цаг хугацааны дотор нэр дэвшигчид одоо өрсөлддөг байя гэж хэлж байгаа. Энэ бол ажлын хэсгээр дэмжлэг авсан байгаа жишээ нь. За мөн одоо сурталчилгааны материал тараах, сурталчилгаагаа одоо гудамжны самбар болон бусад одоо байдлаар олон түмэнд таниулахаар одоо хүргэж байгаа тэр хэлбэрүүд дээр дандаа адил тэгш нөхцөлийг хангах ёстой. Юу гэдэг нэг баян нам, ядуу нам, нэг айхтар хэсэг одоо баян нэр дэвшигчид, мөнгөгүй ядуу нэр дэвшигчид энэ төр гэсэн ийм нэр дэвшигч болоод нэр дэвшүүлж байгаа субъектүүдийн хооронд мөнгөөр одоо хэмжсэн ийм хэмжээсүүд байж болохгүй. Аль болохоор тэр Монгол улсаа хөгжүүлэх гэж байгаа нийгмийн эдийн засаг улс төрийн хөтөлбөрийг олон түмэнд хүргэж болох ажлын төрөөс зохион байгуулдаг. Тэр нь нэг адил цаг хугацаа, нэг адил бололцоогоор хангагдсан байх ёстой гэдэг дээр бол бид нар байр сууриа хатуу илэрхийлж байгаа. За ийм зүйлүүдийн хүрээнд өнөөдөр нэлээд дэлгэрэнгүйгээр тийм бүлгийн хурал үргэлжилж өндөрлөлөө.